За түрүүн Байнгын орооны аюулгүй гадаад бодлогын Байнгын орооны хурал дээр шинээр томилогдож томилогдох гэж байгаа элчин сайдуудад нэр дэвшигч нарт бас хандаж зарчмын байр суурь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал түүний дагуу гадаад бодлоготой холбоотойгоор тодорхой зүйлүүдийг хэлсэн байгаа. Одоо бол арай ерөнхий зүйлийг хэлэхэд 21 элчин сайдын одоо 7 нэмэгтэй байна. Улсын хурал дахь хүний эрхийн дэд хоорооны даргын хувьд бас энэ дээр бас гадаад харилцааны сайдад онцгойлон талархал илэрхийлж байна. Гендерийн мэдрэмжтэй байна. Тэгээ судлаач шинжлэх ухааны гавьяа сэтгүүлтэн Сумьяватрын одоо номон дээр бичснээр бол 1220 оны луу жил анхны одоо эмэгтэй элчин бол Монголоос Солонгос руу томилогдож исэн тухай бас тэмдэглэл байдаг. Тэгээ үүнчлэн бас одоо эмэгтэй хүн дипломат албанд тэр тусмаа бас одоо онц бөгөөд өрөөрөх элчин сайдын төвшөнд ажиллах дээр бол бас энэ мэргэжлийн ам анхаарч байгаа нь сайшаалтай гэж үзэж байна. За үүнтэй холбогдуулаад бас энэ нийгэмд болоод байгаа асуудал дээр би нэг ерөнхий байр суурийг илэрхийлэх гэсэн юм. Элчин сайд 21, за дэд сайд 15 6 гэдэг 30-аад сайдын асуудал яриад иргэд олон нийт бас энэ дээр ингээд тодорхой хэмжээнд бас одоо байр суурийг илэрхийлж байна. За энэ дээр бол яг энэ гадаад бодлогын нэг цонхны хүрээнд аль болохоор яг энэ Монгол улсаа төлөөлөн тодорхой орнуудад явах гэж байгаа элчин сайдын асуудал дээр ямар нэгэн байдлаар улс төрчихөн зогсохгүй байх. Хайрцангуй бас одоо туршлагатай дээдл нь 29 жил хүртэлх дипломат албаны туршлагатай хүмүүс орж ирж байгаа. Тэгээ та бүхэн нэрээ хичээгээрэй. Улс орныхоо өрсөлдөх чадварыг бас ахиулж яваарай. Ямар нэгэн цэнхэр улаан нүдний шилээр биш Монгол гэсэн зүрхний өнцгөөс асуудалд хандаарай гэж та бүхэнд хүсмээр байна. За хоёрдугаарт нь хэлэх боломж олдохгүйс учраас микрофон ашиглаад сүүлийн 1 минутанда нэг зүйлийг ярмаар байгаа. Гүйцэтгэх засаглалын бүтэц хариуцлагын тухай хууль гээд өчтөрөөс их хурал дээр энэ хаврын чуулганаар оруулахаар энэ хуулийг бас ингээд өргөн байхаар явж байгаа. За энд бол энэ одоо засгийн газар сайн засаглалын асуудлыг бас ингээд нэлээд нухацтайгаар авч үзье гэсэн. Ер нь бол аливаа нам хамтраагүй засгийн газар байгуулахдаа 9 сайттай, хамтарсан тохиолдолд 13 хүртэл сайттай байхаар ер нь олон улсын жишгээр ингээд ийм хуулийн төсөл хэрэгтэй юм байна гэдээ ингээд явж байгаа маа. Энэ утгаараа болвол яг энэ туушрах хэрэггүй байгаа. Одоо шилбэл дэд сайдын асуудал дээр Арц намын бүлэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ нөгөө талаасаа улс төр ор үндэсгүй үгүйсгэж бас болохгүй байгаа юм. Жишээлбэл ажлын 5 өдрийн 2-т нь чуулган болдог. Тэр 2 чуулганд нь сайд нар энд байх ёстой болчдөг. Цаашд нь төсөв хөтөлбөр ажлууд явах хэрэгтэй болчдөг гэдэг. Тэр энд бол энэ намын дарга нар бас харилцан ярилцаад хамгийн зөв шийдэл рүүгээ оруулна. Хамгийн гол нь энэ төсвийг данхаалахгүй бүтээмжтэй байх талаас нь анхаараасай гэж хүсмээр байна. Одоо ийм нэг харилцан популизм хийж улс төрждөг байдлаа бол дасан зогсоомоор байна. Бид нар их тийм шууруу явж байгаа. Он гарах гад, чуулганаа хаах гад. Гэхдээ энэ 21 хүн байгаа. Та бүхэн нэг 30 секундэд багтаагаад энэ протокол явж байгаа. Тухайн орондоо очиод ямар ажлыг хамгийн түрүүнд Монгол Улсын төлөө элчин одоо сайдынхаа бүрэн эрхийн хүрээнд хийх вэ? Энийг протоколд үлдээмээр байгаа юм. Ингээд дараад нь та бүхний бүрэн эрх дуусгах чинь энэ аманда хэр хүрсэн бэ гэдгийг үнэлэхэд энэ протоколыг ашигланаа. Хариуцлага яригдах тохиолдолд энэ протоколыг ашигланаа. За ингээд та бүхнийг нэг 30-30 секундэд багтаагаад тэгэхээр нэг 10 минут орчим болох бах. Та бүхэн өөрийн очиж байгаа орондоо ямар хүсэлт тэмүүл ирмэлцлэр Монгол Улсын өрсөлдөх чадварыг яаж нэмэгдүүлэх гэж юуны төлөө очиж байгаа юм бэ гэдгийг чинь ард түмэн сонсох ёстой. Энэ бол шагнал биш, ажил хариуцлага гэдэг талаас нь иргэд олон нийтэд зөв ойлголтог үүднээс та бүхэн асуултанд тус бүрд нь хариулахгүй. Дөрөв номерын микрофон. Улсын хурлын гишүүдээ энэ өдрийн амгалан айлтгая. Монгол улсаас Франц улсад суухаар нэр дэвшигдсэн мөнх хөргөл байна. Томилогдож ажиллах хугацаанд Монгол улс Франц улсын хоорондын харилцааны төвшинг стратегийн түншлэлийн төвшөнд хүргийлгсэн бодолтой байгаа. Яг одоогийн байдлаар Америк нэгдсэн улс, Япон, Герман, Солонгос, Казахстан, Турк, Энэтхэг, Итали гээд 8 улстай Монгол улс стратегийн түншлэлийн харилцаатай байгаа. Энд Франц улсыг нэмэгдүүлж харилцааны төвшинг, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төвшинг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Баярлалаа. За дараагийнх араасаа зогсож байгаад хариулъя. Миний нэр оюу. Би Таиландын хаан улсад элчин сайдаар ажиллахаар нэр дэвшсэн. Таиландын хаан улс улсын зэрэгцээ мөн Малайз, Мьянмар, Камбож зэрэг улсад
хавсрал суух юм. Тэгэхээр энэ дөрвөн улс маань дөрвөлээ ASEAN-ы гишүүн, Аз нөхөн бүс нутгийн чухал тоглогч нар. Энэ утгаараа энэ бүс нутагт тухайлан одоо Таиландын хаант улстай улс төрийн яриа хэлцээг эрчимжүүлэх, Монгол Улсын ерөнхийлөгчөөс явуулж байгаа гадаад бодлого, ялангуяа сүүлийн үед энэ Төв Азид бид нэр гадаад харилцаа улс төрийн яриа хэлцээгээ нэлээд сайн болгож авсан. Мөн энэ тэг номхон талаан бүс нутагт та бүхэн мэдж байгаа бол энэ жил Австралийн амбан захирагч ажилласан, Монгол Улсын ерөнхийлөгч мөн энэтхэг улсыг айлчилсан. Одоо зүүн Азийн улс орнууд, тухайлбал ASEAN-ы улс орнууд руу бас чиглэсэн бид нар идэвхтэй бодлого явуулъя гэж байгаа. Энэ бодлогыг одоо дэмжиж ажиллана. Таиландын За дараагийн. Батчаргал Казахстан суух элчин сайдаар нэр дэвшиж байгаа. Юуны өмнө бол Казахстан улстай Монгол улс стратегийн түншлэлийн харьцаанд хүрсэн. За хоёр орны улс төрийн харьцаа бол маш сайн байж байгаа. За мэдээж эдийн засгийн харьцааг бол цааш нь өргөжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх тийм шаардлага бол бий. За энэ талаар бол одоо 2024 онд Казахстан улсын ерөнхийлөгч Монгол улсад ажиллахдаа өнөөгийн байгаа худалдааны хэмжээг 500 сая доллар түргэх тийм одоо тохиролцоонд бол хүрсэн байгаа. За Монгол улс одоо Евразийн эдийн засгийн холбоонд бол гишүүнээр элсэж байна. Энэ 3 жилийн төр чөлөөт худалдааны хэлцээрийг бол ажил хэрэг болох чиглэлээр юуны өмнө Казахстаны парламентаар түүнийг сойрхон батлуулах, түүнийг одоо ажил хэрэг болох чиглэлд бол би анхаарна. За Казахстан улс бол Төв Азитай бол маш тийм нөлөө бүхий улс байгаа. Тийм учраас Төв Азийн орнуудтай Монгол улсын бодлогыг одоо чамбайруулах дээр бол би анхаарч ажиллана. За дараагийн. За эрхэм хүндэт гишүүдийн өнөөдрийн амрыг айлтгая. Даваа хөгийн Баттар бүгд найрамд гарч ирсэн Лаос ард улсад элчин сайдаар явахаар горилгож байна. За манай хоёр орны харилцаа бол харилцан биеийнээ дэмжсэн найрсаг хамтын ажиллагааны зарчим дээр үндэслэгдсэн байдаг. За миний хувьд бол одоо тодорхой яг хийгдэх ажил нэн төрөнд харагдж байгаа юм бол логистикийн асуудлыг анхаарай гэж бодож байгаа. За ардчсан Лаос ард улс хой талаараа Наймд хятад ард улстай төмөр замын томоохон боомттой юм билээ. Тэгэхээр үндсэндээ бол манай улс руу хятад улсаар дамжаад ачаа бараа одоо тээвэрлэх ийм болцоо өргөжүүлнэ гэсэн бодолтой байна. Транзит тээвэр хөгжүүлэх. За энэ бол одоо хувийн хвшлийнхэнд бас бараа таваараа тэдний зах зээл дээр гарах. За тэднээс манай руу ирэх бололцоог одоо хөнгөвчлөнө гэж үзэж байна. За нөгөөдөөс иргэдийн хувьд бол одоо хоёр улс агаарын харилцааны хэлцээртэй. За энэ хүрээнд наад зах нь манай иргэд тэр улсад очиход тэндээс наашаа ирэхэд ачаа бараагаа одоо хятадын айл нэг нис бодол дээр одоо авахгүй. За дараагийн цагтаа амжиж хариулъя. Байна. Унгар улс нэр дэвшигч Нямцарингийн их тайван байна. Миний би Унгар улсад одоо ажиллах юм үүргийн дагуу Унгар улсынхаа талаар бас тодорхой судалгааг бол хийсэн. Юунд дотор юуны өмнө Унгар улс Монгол улсаас нийт 6000 гаруй иргэд байгаа. Иргэд рүүгээ хандсан үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх, иргэдийн эрх ашигыг хамгаалах ажил дээр онцгой анхаарах шаардлагатай байна гэж харсан. Хоёр дахь зүйл бол худалдаа эдийн засгийн харилцаа. Худалдаа эдийн засгийн харилцаа өнөөдөр бол харахад бол харьцангуй хамлалттай байгаа. Энэхүү тоо хэмжээг одоо байгаа хэмжээнээс нь одоо наад зах нь 2 дахин нэмэгдүүлэх ийм хүсэл зорилготой байгаа. 3 дахь барьж байгаа том чиглэл бол боловсрол, соёлын чиглэл. Манай улс бол түүхэндээ бол Унгар улстай боловсролын чиглэлээр, соёлын чиглэлээр өргөн үрээцтэй харилцаж гисэн энэхүү үйл ажиллагааг илүү өндөр одоо чиглэлд өндөр идэвхтэй явуулах юм зорилготой байгаа. За баярлалаа. сайн байцгаана уу. Бүгд найрамдах Турк улсад онц бөгөөд бүрийн илэрхэд элчин сайдаар одоо нэр дэвшиж байгаа учрын лавгсран байна. За миний хувьд бүгд найрамдах Турк улстай хамтын ажиллагаа Монгол улсын одоо стратегийн түншлэлд хүрсэн энэ хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэн дээр хамгийн чухал одоо ач холбогдолд өгч ажиллах ёстой байх гэж бодож байгаа. Сая энэ 2025 оны 1-р сард Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Турк улсад өндөр хэмжээний ийм төрийн айлчлал хийсэн. За ингээд энэ айлчлалын үр дүнд буцаад одоо
бүгд найрамд Турк улсын ерөнхийлөгч 2026 онд бас айлчлах ёстой. За энэ айлчлалыг зохион байгуулах хүрээндээ хоёр орны худалдааны энэ тэнцвэргүй байдлыг арилгах чиглэлээр хамгийн гол анхаарлаа хандуулах юм байна. За өнөөдөр бол Турк Монгол улсын хооронд худалдааны эргэлт нийтдээ нэг 120-130 сая $, байгаа. Их хвчлээд худалдаа явж байгаа. Хөрөнгө оруулалтын чиглэл бол маш бага байгаа. Тэгэхээр цаашдаа бол За дараагийнх. За эрхэм гишүүдийн энэ өдрийн амгалан айлтгая. Би бүгд найрамдах Чех улсад элчин сайдаар нэр дэвшиж байгаа Бацаахны болормоо байна. За бүгд найрамдах Чех улс бол манай улсын маш чухал түнш. Энэ онд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн. За энэ онд Монгол улсын ерөнхийлөгч Чех улсад төрийн айлчлал хийгээд айлчлалын үеэр харилцааны түвшинг уламжлалт найрсаг харилцаанаас шат ахиулж ээж бүрэн түншлийн түвшинд хүргэсэн. За хамгийн гол анхаарах асуудал гэж асуусан учраас би хоёр асуудлыг онцлон хэлмээр байна. За ээж бүрэн түншлийн түвшинд хүрсэн хэдий ч манай худалдаа эдийн засгийн харилцаа бол маш хоцронгуй явж ирж байгаа. Худалдаа 2024 онд жишээлбэл 18 сая $-д хүрснээс манай экспорт 300 мянган $. Эсийн зөвхөн ноолуурын эдлэлийн экспорт байсан. Тэгэхээр би юуны түрүүнд бол худалдааг нэмэгдүүлэх, ялангуяа Монголын экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг бол эрэлхийлж ажиллана. За хоёрдугаар асуудал бол иргэдийн асуудал байгаа. Чех улсад бол 15 мянга орчим монгол За дараагийнх. Эрдэнэ гишүүн 50 секундын тгсэн баха. Эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Миний бие Дансрангийн булган бүгд найрамдах тал урсад суух элчин сайдаар нэр дэвшсэн байна. За Итали улс нь Европын холбооны улстай аж үйлдвэрлэл болон машин механизм хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдгээр шилдэг тэргүүлэгч орнуудын нэг байдаг. Саяхан Монгол улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Итали улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр орон стратегийн түншлийн харилцаа тогтоосон. За энэ хүрээнд стратегийн түншлийн хүрээнд нийт 14 тодорхой асуудлуудыг бас хөгжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцсон байгаа. За хугацаа бага учраас би товчлоод улс төр эдийн засгийн харилцаанаас гадна шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх юм өргөн боломж байгаа гэж үзэж байна. Энэ чиглэлд төлхөө анхаарч ажиллана. За мөн 500 гаруй иргэд сурдгийн. За. Сайн бацхан уу. Би гунаажвын байгаль маань Монгол улсаас бүгд Беларусь улс зууханс бүгд бүрэн элчин сайдаар нэр дэвшсэн. За Монгол улс Беларусь улс бол найрсаг уламжлалт найрсаг харилцаатай улс. Манай хоёр улсын хооронд бол хамтын ажиллагааны эрх зүйн орчин бол бүрэн бүрдсэн. Хамтын ажиллагааны механизмууд сайн ажилладаг. Тухайлбал хоёр улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх замын зурваллыг Монгол Беларусын хооронд 3 жил тутам байгуулж, тэгээ 3 жил тутам энэ замын зурваллынхаа дүгнэлтийг хийж цаашдынхаа зорилтыг дэвшүүлж ирсэн байгаа. За хэрв элчин сайдаар томилох юм бол хамгийн түрүүнд хийх ажил бол Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийг Беларусын талаар батлуулах тал дээр хүчин чармайлт ажил гаргаж ажиллана. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай Монгол улсын Беларусь улсад гарах бараа бүтээгдэхүүний нэр төрөл оршин мөн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Хоёрдугаар асуудал бол хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Ягаад гэвэл Беларусь улс бол Дараагийнх. Сайн байна уу? Би мөрч байна. Арабын бүгд найрамдах Египт улсад элчин сайдаар одоо нэр дэвшиж байгаа. Каирт элчин сайдын маань зөвхөн Египтээс гадна 6 ойрхон орнын болон Африкийн улсад одоо хавсран хариуцдаг. Энэ үүднээс хамгийн түрүүнд очиод эдгээр улсадтай улс төрийн яриа хэлцээг идэвхжүүлэх, гадаад харилцааны яам болон бусад түвшний зөвлөлт уулзалтуудыг нэгдүгээрт хийх, хоёрдугаарт бизнес эрхлэгч, хоёр талын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн
одоо харилцаа тогтоох хамт ажиллагааг эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх B2B одоо хоёр талаас уртчилж ажиллахаар төлөвлөж байна. Мөн Монгол улсыг бүс нутагт сурталчлан таниулахад тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахаар төлөвлөж байна. Баярлалаа. За дараагийн. Эрхэм гишүүдийн өнөөдрийн амгалан гэр миний би бүгд найрамдах Сингапур улс суух бүгд бүрийн хэлжилтсэдэд нэр дэвшигч Гамболд явна гэж юм байна. Бүгд найрамдах Сингапур улсаас гадна Бруней Дарамсалам улсыг хавсран суудаг. Энэ хоёр улс маань хоёулаа найрсаг хамтын ажиллагаатай юм хоёр улс байгаа. Миний би улсын их хурл болон засгийн газрын өссөн үүрэг даалгаврыг нэг бүрчлэн биелүүлэн ажиллах болно. Мөн одоо үе үеийн элчин сайднуудын хийж гүйцэтгэсэн ажлуудыг өргөжлөн хөгжүүлж хамтын ажиллагааг дэмжиж ажиллаж дамжлах бүх талын дэмжлэгийг одоо салбарын яамдуудтай холбох гүүр нь олж ажиллахыг хичээнэ. Мөн түншлэн одоо Сингапур улс маань өөрөө баг дунд боловсрол болон дээд боловсролын чанарыг зэрэг одоо хангаж чадсан тэргүүлэгч орны нэг. Ийм болохоор би одоо энэ Наунхаугийн Монголынхоо тухайн салбар байгууллагуудтай одоо холбож ажиллах гүүрийг иргэд төвтөө ийм одоо иргэд. За дараагийн нэр дэвшигч. 3 номерын микрофон дээр. За эрхэм гишүүд та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Миний бие Жагдгийн оюун Баатар холбооны бүгд найрамдах Герман улсад элчин сайдаар горилж байгаа. За Герман улс бол манай Монгол улсын хувьд бол Европын холбооны бүс нутагт хамгийн онцлог түнш. Монгол улстай одоо найрамдал хамтын ажиллагаа бол стратегийн түвшинд хүрсэн ийм улс байгаа. Тэгээ би одоо ингээд батлагдаад очих юм бол хамгийн түрүүнд анхаарч ажиллах зүйл бол гадаад харилцааг эдийн засагжуулах энэ агуулгын хүрээнд хоёр орны хооронд явагдаж байгаа худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр бол одоо онцгой анхаарч ажиллана. Одоогийн байдлаар хоёр улсын хооронд явагдаж байгаа худалдааны эргэлт бол 262 сая $2 хэмжээнд эргэлдэж байгаа. За хөрөнгө оруулалтын хувьд бол 279 сая $2 хэмжээнд явж байгаа. Энэ асуудал дээр одоо бодиттой ахиц гаргахын төлөө анхаарч ажиллана. За дараагийн асуудал дээр бол одоо Монгол улсынхаа За дараагийн нэр дэвшигч. За сайн бацгаана уу. Бүгд найрамдах социалист Вьетнам улсад нэр дэвшигч Ганбаатарын хулан байна. За Вьетнам улс нь манай зүүн өмнөд Аз дахь чухал түнш байгаа. Иж бүрэн түншлийн харилцаатай. Өнгөрсөн онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн байгаа. Цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр улсын нөөц бололцоо, давуу тал бүхий бараа бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх тал дээр анхаарах болно. Үүний дотор хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт одоо түлхүү анхаарч, хоёр улсын хамтын ажиллагааны тулгуур багнуулахад анхаарах болно. Ялангуяа Вьетнамын зах зээлд манай махан бүтээгдэхүүнийг ихэд сонирхож байгаа. Хоёр улс өнгөрсөн онд мал имлэгийн гэрчлэгийг харилцан тохирсон. Энэ чиглэлд манай аж ахуй нэгжүүдийг, жижиг дунд үйлдвэрлэлийг, баялаг бүтээгчдийг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажиллах болно. За мөн одоо аялал жуулчлалын салбарыг дэмжихэд бас анхаарч ажиллах болно. Баярлалаа. За босно дараагийн. Гишүүдийн өнөөдрийн амгалан айлтгая. Амгалангийн ананд Арабын нэгдсэн Эмират улсад томилогдохоор нэр дэвшиж байгаа. За Арабын нэгдсэн Эмират улс бол эдийн засаг хөгжлөөр одоо бүс нутаг төдийг дэлхийд төрүүлж байгаа улсын нэг. Иргэжил манай улс дипломат харилцаа тогтоосон 30 жилийн бас тэмдэглэнэ. За ирээдүйн одоо 2-3 жил төсөөлөгдөж байгаа бол хамгийн гол нь Монгол улсын хоёр улсын бизнес хэлхий холбоог сайжруулах, бизнес хувийн хвшлинд хамтын ажиллагаа хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх. Нэгт хоёрт мэдээж манай улсын
бүтээн байгуулах шаардлагатай байгаа төслүүдэд бас хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд гурав дахь нь мэдээж хүний хөгжил дээр анхаарч ажиллана. Яг л энэ улсад бас улсаас суралцаж авах, туршиж суралцах маш их олон боломжууд байгаа гэж харж байна. Баярлалаа. За. Миний би Авирмедийн Баттар Болгар улсад элчин сайдаар нэр дэвшиж байгаа. За би энэ Болгар Монголын угаасаа одоо түүхэндээ хамтын ажиллагааны өргөн одоо түүхтэй ийм хоёр улс юм байна. Тэгэхээр одоо харилцааг бол мэдээж хэрэг одоо урамтлуулсан туршлага дээр үндэслээд одоо бүхий салбарт одоо өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө одоо чаддаг мэддэг бүхнээ зориулна гэж ингэж бодож байгаа. Ер нь бол энэ Европын холбооны улсуудад суугч байгаа манай элчин сайд дээр ч гэсэн бас энийг л анзаарах нь зүйтэй гэж бодож байгаа. Яг гэвэл Европын холбоо гэдэг бол бас нэгдсэн нэг гадаад бодлоготой. Тэгэхээр тухайн улстай харилцаа бол мэдээж хэрэг хөгжүүлж таарна. Гэхдээ энэ бүгдийг бол Европын холбооны гадаад нэгдсэн бодлогын хүрээнд бид нар бас авч үзэхгүй болохгүй юм байна. Тэгэхээр Европын холбооны гадаад бодлого дотор өөрийн улсын лоббиг улсуудыг бий болгож тэр Европын холбоогоор дамжуулж одоо асар олон юм хийх юм боломж байдаг. Би бас Брюсселд ажиллаж байсан. За дараагийнх. Эрхэм гишүүдийн амрыг ирье. Миний нэр Дулуун Сүрэнгийн даваа. Оросын холбооны улс элчин сайдаар нэр дэвшиж байгаа. Оросын холбооны улс бол манай уламжилт сайн уршаар харьцаатай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон юм улс. Тэгээд ижүүрийн стратегийн түншлэлийн гэрээтэй сүүлийн жилүүд бол манай хоёр орны өндөр дээд түвшний ажлын давтамж ихсэж ихтгэлцэл мэдээд бэхжсэн. За энийг үргэлжлүүлээд одоо идэвхжүүлж энэ ажиллахад гол анхаарлаа хандуулна. За энэний үр дүнд гэхэд бол хамгийн сүүлд 9 сарын 2-нд Бээжинд болсон 3 улсын ерөнхийлөгчийн уулзалтын үеэр олон жил яригдж төлөвлөгдөж байсан газын олон асуудлыг Монголын нутгаар тавихаар болж шийдвэр гарсан байгаа. Энэ чиглэлд бол бас дэмжих энийг идэвхжүүлэх чиглэлээр бол санаачлалтай ажиллана. Дээрээс нь бол Оросын холбооны улстай манайх гадаад худалдааны хувьд алдагдaltaй. Дараагийнх. За сайн байцгаана уу. Миний нэр Лусанжи Үлзэд. Энэ тэг улсад элчин сайдаар орлож байгаа. Одоо би дээд элчин сайдын яамны элчин зүйл хийдэг. Миний одоо элчин сайд бол хамгийн түрүүнд хийх ажил мэдээж газрын засны асуудал. Газрын засны үйлдвэрийг 2028 оны 1 сард дуусна гэсэн гэрээтэй байгаа учраас би үйлдвэрийг хугацаанаас өмнө дуусгах бодолтой байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт тодорхой яриуд шууд нислэгийн асуудлыг хийнэ гэж бодож байгаа. Манай Монгол улс энэ улсын хооронд шууд нислэг байхгүй байгаа. Тэр нислэгийг хийн. Боловсролын системд ICSR гэдэг энэтхийн соёлын яамны хэрээнд явдаг байгууллагад оюутнуудын тоог нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Дээр нэмээд хэлэхэд бол хоёр улсын хоорондын худалдааг нэмэгдүүлэхийн тулд За дараагийнх нь. Улсын хурлын эрхэм гишүүд, Монгол улсаас бүгд найрамдах Киргиз улсад онц бөгөөд бүрийн эрхт элчин сайдаар нэр дэвшиж байгаа дэмжихийн тэгш жаргал байна. За миний хувьд элчин сайдаар ажиллах хугацаанд 3 зүйлээр одоо онцгой анхаарч ажиллая гэж бодож байна. За Монгол улсын Төв Азийн нутгууд руу чиглэсэн гадаад бодлого сүүлийн жилүүдүүд бол эрчимтэй маш идэвхтэй өрнөж байгаа. За өнгөрсөн 7 сард Монгол улсын ерөнхийлөгчийн ажил хэрэгжсэн. За хамгийн тэргүүн зэрэгт бол Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан төр хэлцээрийг сойрхон батлуулах асуудлыг очингуудаа хийн гэсэн юм бодолтой байна. Хоёрдугаарт Тээвэр логистикийн асуудал байна. За тэгэхээр Бишкек, Урумчи, Улаанбаатар гэсэн энэ гурван талт хэлцээрт Киргиз улсыг одоо нэмэлтээр оруулах дөрөвдөг талаар оруулах асуудлыг
хөөцөлдөж ажиллах гэсэн юм бодолтой байна. За дараагийнх. Та хэдий 30 секундэд Та бүхэнд энэ асуудлаа өдрийн багцааж ингэж чадж мэдлэгийг гэнэ үү гэдгийг чинь шалгаад байгаа юм шүү. За. Элчин сайдаар нэр дэвшигчд орж ирээгийн мөнхтөр. За Австри улс бол Европын холбооноос ханхлан манай улсаа дипломат харилцаа тогтоосон үнэт зүйл нэгт 3 дахь хөрш. 3 дахь хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баяжуулах шаардлага бий. Тэгэхээр Австри улсын эдийн засгийн өөрсдийнх нь давуу тал болсон сэргээгт хэрчим хүч, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Монгол улсад одоо энэ чиглэлээр хувийн хвшлийг дэмжиж ажиллана. За Австри Монгол улсын гадаад худалдааны нийт баланс бол 40 сая орчим доллар, үүнээс 35 буюу 7.1 гэсэн харьцаатай байгаа. Тэгэхээр энэ зөрүүг бол багасгах, за үүндээ хамгийн гол нь хувийн хвшлийнхаа оролцоо аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана гэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Австри улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийж энэ хамтын ажиллагааны суурь тавигдсан мөрөөр хэрэгжүүлэх айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөр хийх ажил маш их тодорхой бөгөөд нэлээд зүйл бий. Баярлалаа. За дараагийнх. За та бүгдэд энэ өдрийн мэнд хүргье. Миний бие Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад суух элчин сайдаар нэр дэвшиж байгаа Батцанбөрийн мөнхчин байна. За Британи бол манай бас чухал 3 дахь хөрш. Тэгэхээр харилцаа хамгийн дөрөнд бол анхаарах ёстой гол юм бол харилцааны төвшинг ахиулах шаардлага байгаа юм билээ. Тэгэхээр энэ үрээндээ бол ер нь бусад ажлууд нь энэ том малгаан дундаа ороод явчих байх гэж бодож байна. Нэгдүгээрт улс төрийн харилцаа, айлчлалын давтамжил нэмэгдэх шаардлага байна. Хоёрдугаарт парламент хоорондын хамтын ажиллагаа, хоёр парламентын хамтын ажиллагаа бол энэ бас идэвхжих нь Монголын парламентын хөгжил бас их чухал гэж би боддог. Хоёрдугаарт Монгол бизнесийг Британд сурталчлах, үйл ажиллагаагийн дэмжих, зөв контакттай нь холбож өгөх энэ чиглэл бас чухал ажиллаа гэж би боддог. Баярлалаа. За. За эрхэм гишүүдийн амар амгалан айлтгая. Австралийн холбооны улсад элчин сайдаар нэр дэвшигч Гончиг зүгийн тэнгэр байна. Хавсран суух улс маань Шинэ Зеланд байгаа. За би юуны төрөнд бас байнгын орон дээр хэлсэн. 2 жилийн дараа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил яваа болно. Үүнийг өгтөж төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг чанартай зохион байгуулахад анхаарна. За хоёрт нь одоо ажил хэргийн шугамар бэлтгэдээд хоёр тал тохирсон хоёр хэлэлцээр байгаа. Нийгмийн хамгааллын хэлэлцээр, агаарын харилцааны тухай хэлэлцээр байгаа. Энэ хэлэлцээрийг албажуулах ажилд бол анхаарнаа. Гуравт нь Австрали улс бол монголчуудын хамгийн ихээр одоо амьдардаг одоо 3 дахь орн байгаа. Бүгд найрамд Солонгос улс, Америк нэгдсэн улсын дараа 22 мянган гаруй иргэн маань Австралид ажиллаж сурч амьдарч байгаа. Тийм учраас консулын үйл ажиллагааг цогцоор нь иргэдтэй үзүүлж нээлттэй элчин сайдын яам байх дээр бол анхаарч. За. За уусна. За уусна байна. За. Та чангалтай тодрууллаа л да.